Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн хэмжээчтэй холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. Хичээл 193. Энэ хичээлийг хөрөнгө оруулалтын төслийн эдийн засгийн үнэлгээг шинжлэх аргуудтай танилцах юм аа. За холбогдох ном болон нийгэм сүлжээний хаягийг зааж өглөө. За өмнөх 2 хичээл дээр хөрөнгө оруулалтын төслийн эдийн засгийн үнэлгээ хийхэд өгөөжийн дотоод хувийн аргыг авч үзсэн болно. Хөрөнгө оруулалтын зардлыг нөхөхөд шаардлагатай цэвэр мөнгөн орлого нь жил өөр дүнтэй байсан. Тэгэхэд хоригдуулалтын хувийг ашиглахад нэг удаагийн мөнгөний өнөөгийн үнцний томьёог ашигласан билээ. Харин энэ удаа бол 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гаргахад түүний хэрэгжилтээс олох мөнгөн орлого нь жил бүр 280 мянган төгрөг буюу тэнцүү хэмжээтэй байна. За энэ нөхцөлд хөрөнгө оруулалтын зардал 1 сая төгрөгийг нөхөд шаардлагатай цэвэр мөнгөн орлогын хоригдуулалтын хувийг олгоод тогтмол мөнгөний өнөөгийн үнцний томьёог ашигладаг. За энэ хоригдуулалтын хувийг зөв тооцсноор мөнгөн орлогын дүн 1 сая төгрөгийг түүний хэрэгжилтээс олох цэвэр мөнгөн орлоготой тэнцвүүлэх хувь яг хэд байх вэ гэдгийг тооцох ийм шаардлага тавьж байна. За үүнийг хоёр алхмаар бол гүйцэтгэх нь эхлээдүүл жил бүрийн хоригдуулалтын фактор буюу хүчин зүйлийг бол энэ дээр тооцож гаргасан байна. За энэ нь бол хөрөнгө оруулалтын зардлаа жил бүрийн цэвэр мөнгөн орлогын дүнд хуваахад бол 3,571. За энэ хүчин зүйл маань хоригдуулалтын хэдэн хувьд нийцж байгааг хүснэгтээс бол харж болно. За тогтмол мөнгөний өнөөгийн үнцний хүснэгт бол сурахуйчиг болон номонд орвол түгээмэл байдаг. За энэ хүснэгтийн дээд талд нь бол хоригдуулалтын хувь байдаг. За энэ мөрөн дөр бол хугацааны үеүүд бол байдаг. За бидний дээр бол 1, 2, 3 гээд үндсэндээ 5 гэж өгөгдсөн. За энэ хоригдуулалтын хувийг ингээд харахад за энд бол Э-ийн тэнцүү 5. За И-ийн холбогдлыг бол энэ 3,571 гээд дээш нь ингээд харахад энэ бол үндсэндээ 11 гэсэн хувьд ойролцоо байхыг бол хүснэгтээс харж болно. За ийм учраас энд бол Э-ийн тэнцүү 5, фактор 3,571, хоригдуулалтын хувь бол ойролцоогоор 11-ээс 13-ийн хооронд буюу ойролцоогоор 11 бүхэл гээд цааш нь бол бутраа хэсгээр бол тооцогдохоор байна. За хоригдуулалтын хувь яг хэд байхыг тооцохын тулд интерполяцийн аргыг бол хэрэгжилсэн. За үүнтэй холбогдсон тооцоог энд хүснэгтлэн харууллаа. За бидний ихээр бол фактор 3,571 тэ ойролцоо түүний өмнөх хоригдуулалтын хувь 11. За үүнд харгалзах хүчин зүйл бол энэ тоогдохын дээр за нөгөө нэг дээдлийн зах нь бол хоригдуулалтын хувь 13,
түүнд харгалзах фактор бол энэ дээр хүчигдсэн. За тэгэхээр 11-ээс 13-ны хооронд бол энэ хөрөнгө оруулалтын нийт зардал сая төгрөгийг түүний хэрэгжилтээс олох цэвэр мөнгөн орлоготой яг тэнцвүүлэх хувь бол оршиж байх нэ. Тийм учраас өгөөжийн дотоод хувь бол энэ л интервал бол байна гэсэн. За түүнийг бол одоо бид ойролцоогоор илэрхийлэхэд фактор маань 3,571 гэж энэ дээр бичигдсэн байна. За тооцоолыг гүйцэтгэхийн тулд бол энэ 3 дугаар багнын энэ тоон утгаас 1-р багнын тоон утгыг бол хасахад бол за энэ дээр бол хувийн зөрүү орж байна. 13-аас 11-ийг хасахад бол хувийн энэ дээр 11-ээс өгөөжийн дотоод хувийн энэ тоон утгыг одоо хассан байна. Өөрөөр хэлбэл энэ дүнгээс энэ дүнг хасахад зөрүү нь энд үжигдсэн. За дараагаар нь энэ 1-р багны энэ дүнгээс 3-р багны энэ дүнг хасаж мөн энд үжсэн. За тооцоогоор гарсан энэ хоёр тоогон бол томьёонд орлуулж тооцоход бол ойролцоогоор өгөөжийн дотоод хувь бол 11-ээс 13-ийн хоорондох хувь буюу 12 бүхэл 10,039,81 гарах нэ. За энэ тооцоо минь зөв гэдгийг бас шалгаж болно. Тооцоог ялгахын тулд энгийн тогтвол мөнгөний өнөөгийн үнцний томьёогоос ашигласан. За P-гээр бол өнөөгийн үнц нь. За R гэдэг маань жилөөр тогтмол хэмжээгээр олох цэвэр мөнгөн орлогын хэмжээ 280,000. За түүнийг тогтмол мөнгөний өнөөгийн үнцний томьёогоор үзүүлсэн байна. За энд бол томьёонд бол энэ дээр бидний олсон 12 ойролцоогоор 11.4 гэсэн энэ хувь ам бол энд шийтгэж өгсөн байна. За ингээд тооцооны үр дүнд бол энд бол энэ хаалтнаас бол ойролцоогоор 3/100-ны 57. За үүнийг жилүүрийн тогтмол хэмжээтэй цэвэр орлуулан үржүүлэхэд 1 сая төгрөг гарч байна. За энэ 1 сая гэдэг нь маань анх оруулсан хөрөнгө оруулалт. За энэ анх оруулсан хөрөнгө оруулалт маань түүний хэрэгжилтээс олох цэвэр орлоготой бол тэнцвүүлэхийн тулд хоригдуулалтын хувь бол ийм хэмжээтэй байх нэ. Тийм нөхцөлд энэ 5 жилийн хугацаанд олох 1,400,000-ыг бол ийм хувиар хоригдуулахад энэ сая төгрөгтэй бомбол тэнцээ энэ хоёрыг ялгуур тэг гарна гэсэн үг юм аа. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.